2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 40 минутанд Ховд аймгийн Жаргалант сумын Буянтбагийн нутаг дэвсгэртээ баригдаж байсан 40 айлын орон сууцны барилгын талбайд үйлдвэрлэлийн осол гарч 8 ажилтан хүндбэртэж 3 ажилтан нас баржээ. Тухайн өдөр барилгын талбайд 25 ажилтан ажиллаж байснаас 11 ажилтан инхүү осолд өртсөн байна. За урдчилсан байдлаар ослын шалтгааныг барилгын талбай суйрлуулсан ачааны подиумын тороос тасарснаас үүдэлтэй гэж үзэж болохоор байгаа юм. За өөрөөр хэлбэл барилгын шатны цутгалтын ажил хийгдэж байсан тул 4-р давхурд гарахаар 11 ажилтан нэг дор ачааны подиумд сууж дээшээ өксөх явцад осол гарчээ. За мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар ослын газарт үйлчлэг хийхэд зураг төслийн дагуу угсарч суйрлуулсан туршилт тохируулга хийсэн актгүй, өргөх зөөх механизмын бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мэргэжлийн байгууллагаар техникийн магадлалаа хийлгээгүй, мэргэжлийн үнэмлэхгүй хүн ажилуулсан зэрэг зөрчил илэрсэн байна. 2025 оны 5 сарын 17-ны өдөр Чандман уушир ХК компани барилга угсралтын талбайд ажлын байрны осол гарч 11 хүн осолд орсон байгаа. Тус ослоор 3 хүн амь насаа алдаж, 8 хүн хүнд бэртэж, бүсийн онцлогоо эмчилгээний төвд өргөгдөн эмчилүүлж байна. За аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тус мэдээллийг аваад холбогдох мэдээллийг удирдах дээд байгууллагад хүргүүлж үйлдвэрийн осол дээр бол холбогдох хөдөлмөрийн эрүүл ахуй улсын ахлах байцаагч нар ажиллаж байна. За тус ослын гарсан уг шалтгаан нь болохоор тус барилгын талбайд 40 айлын орон сууц бол баригдаж байгаа. Тэгээд ачааны зориулттай подиумд нэг зэрэг бол 11 ажилтан дээшээ гарч яваад подиум мэн олсон тасарч газар дээр ийм осол болсон байгаа. За энэ дээр болохоор барилга бот байгуулалтын газар аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний холбогдох байцаагчид мэргэжилтнүүд бол газар дээр нь очиж ажиллаад шалгалтын явц бол үргэлжилж байна. Саяны бол тус компани маань 4 сарын 20-оос үйл ажиллагаагаа эхлээ явж исэн. Ингээд осол гарсан байгаа. Энтэй холбоотойгоор манай байгууллагаас барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд урьдчилан сэргийлэх шалгалтыг эхлээд явж исэн. За тэгэхээр цаашдаа бол аж ахуй нэгжүүд өөрсдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиа хэрэгжүүлэх, аюул ослоггүй ажиллах талаар бол маш төлөвлөгөөтэй, хугацаатай ингэж ажиллах шаардлагатай байна. Ховд аймгийн хэмжээгээр 250 орчим аж ахуйн нэгж барилгын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. 2025 оны 2 дугаар улирлын байдлаар Ховд аймгийн хэмжээнд улс орон нутаг хувийн хвшлийн хөрөнгө оруулалттай 160 гаруй ажил явагдаж байна. Ховд аймгийн хэмжээнд 2025 оны 2 дугаар улирлын байдлаар 250 гаруй аж ахуйн нэгж барилгын тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрээс 100 гаруй аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас аймгийн хэмжээнд улсын болон орон нутаг хувийн хвшлийн хөрөнгө оруулалттай 160 гаруй ажил явагдаж байна. Эдгээрээс 15 хувийн хвшлийн барилга угсралтын ажил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. 53 аж ахуйн нэгж ажил эхлүүлэх хөрвүүлэх зөвшөөрөлтөй бусад нь тендер шалгаруулалтын ажил дуусаагүй мөн барилгын ажил эхлүүлэх хөрвүүлэх зөвшөөрөл шаардахгүй ангиллын барилга байгууламжийн ажлууд явагдаж байна. За нийтлэг зөрчил бол ерөнхийдөө барилгын ажил эхлүүлэх хөрвүүлэх зөвшөөрөл авахгүй үйл ажиллагаа явуулах бол 1-р зэргийн нийтлэг зөрчил, 2-дугаарт нь барилгын зураг төсвийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй байх нийтлэг зөрчил дутагдал илэрж байгаа. Тэдгээрээс мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр манай байгууллагууд маш сул ажиллаж байна. Барилгын салбарт тулгамдж буй асуудлууд олон байдаг бөгөөд мэргэжлийн байгууллагуудад зайлшгүй ажиллах ёстой өргөх байгууламжийн улсын байцаагчийн оронтой байдаггүй, за батлаж өгдөггүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг мөрдөж ажилдаггүй зэрэг нь осол зөрчлөөс урдчлан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд хүндрэл үүсгэсээр байгааг мэргэжилтнүүд онцолж байна. За энэ хэрэг гарсантай холбогдуулаад холбогдох яам тамгын газар удирдлагуудтайгаа бүгднтэй цагаалтлгүй холбогдож манай аймгийн удирдлагууд бид бүгд хамтарч ажилласан байдаг. Энэний хүрээнд манай салбарын хяналтын газрын дарга ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ойрхон ажиллаж байсантай холбогдуулаад яамнаас чиглэл өгөөд манай аймагт өчигдөр ирээд хэргийн газартаа танилцаад өргөх байгууламжийн тоног төхөөрөмжийн улсын байцаагчийн дүгнэлт гэдэг юм гаргахаар хэргийн газарт ажиллаад материалаа бүрдүүлж явсан байгаа. Улаанбаатарт очиод дүгнэлтээ гаргаад наашаа буцааж явуулахаар ажил явсан байна. Энтэй холбогдуулаад хэлэхэд
одоо энэ осло аваргастай холбогдуулаад мэргэжлийн боловсон хүчнийг оронтойг баталж өгөөгөөс болж одоо энэ манай аймагт өчнөө автокран бас ийм өргөх подиум гэдэг одоо энэ барилгын суурин кран, цамхагт кран, лифт одоо цахилгаан шат гэсэн үг. Эднүсээр дүгнэлт гаргах улсын байцаагч эднүсийг хяндаг, шалгадаг оронтой тийм яг улсын байцаагчийн оронтойд батлагдalgүйгээр олон жил явсан байдаг. Одоо энийг баталж өгөөч, оронтойг нэмэгдүүлж өгөөч гэд ажил авсныхаа ардхан тал дээр сарын дараа яамнлуу бичиг явуулсан боловч одоо тодорхой хариу ирээгүй байдаг. Бусад аймагуд мөн ялгаа байхгүй яг иймхүү одоо асуудалтай проблемтай байж байгаа. Энэ барилгын салбарын одоо хөгжил хурдтай хөгжиж байгаатай холбоотойгоор одоо энэ өргөх кран, цамхагт кран, одоо тэр подиум гэж яриад байгаа саяны ослол гардаг тог хөрөмж, мөн лифт, цахилгаан шат одоо олон давхар барилгыг өргөж байгаа. Одоо 7-оос дээш давхар барилгуудад бол цахилгаан шат тавигдах шаардлага тавигдж байгаатай холбоотой энийг хүлээж авах ажилуулах цаашд нь энийг шаардлагыг хангаж байгаа мó үгүй мó гэдэг дүгнэлт гаргадаг улсын байцаагчийн оронтой бол нэг шаардлагатай байгаа. Ховд аймагт гарсан барилгын осолд өртсөн ажилтнуудын 9 нь Баян Улгийн аймгаас ирж гэрээлэн ажиллаж байсан барилгачид байсан бол 2 нь Ховд аймгийн барилгачид байжээ. За барилгын талбайд ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллах ёстой. Талбайн инженерч мөн осолд өртөн амь насаа алдсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийг мөрдүүлж ажиллахад шат чатандаа анхаарах хэрэгтэйг сануулсан харамсалтай осол боллоо гэдгийг харуулж байна.